За манай дараагийн илтгэгч Сарвал Уянгой манай Навааюндын топ судлаач соёлын гавьяа зүтгэлтэн юм хүн байж байгаа. Навааюндын нэрд дуучин болох нь гэсэн сэдвээр илтгэн зарим нэг дууг нь аялж өгч магадгүй. Хотлоо болохгүй. За өмнө илтгэл хийсэн усуд бол голдуу бүх зохиолч орчуулагч соён гэрэлт байсан садан дуучин гэдэг үг гаргаж байгаа. Ер нь ерөнхий илтгэл гэсэн дуучин гэж гарсан. Ер нь бол дуучин байсан байгаа. Тэрнийг хүмүүс мэдж байгаа. Өөрийнх нь одоо дурсамжиж би энэний жоохон тодлоо гэж бодож байгаа. Би ч гэсэн өөр Ламсрангой битэр зохиосон номдоо бол дуучин гэдэг хорлоогоор хэлүүлж яасан байна. Тэгэхээр энэ жоохон тодлоод үзье гэсэн чинь би нэг айхтар материал олж чадаагүй. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд та нарт арай жоохон тодруулж хэлэх юм байна гэж бодож байна. За ер нь бол Чингис хааны Алтан уургийн Хараагийн Баатар Монголын орчин үеийн одоо шилдэг сэхэтэн соён гэрүүлж Монголын орчин утга зохиолыг үндсэн байгуулагчдын нэг энэ хүний одоо эснэн гисний 110 жил байг бол биднээс тэмдэглэж байгаа сайхан эргээ энд их баярлж байна. Навааян дугаатай бас ямар нэгэн цаг үед насны зөрөөтэй жисэн ойрхон байж гэр орон орж ойрхон байсан хүний хувьд их сайхан байна. Өмнө 180 90 тийм ойнууд нь бол энэ иймэрхүү маягийн эдэмшний хурал бол бид хараахан хийж чадаагүй гэж бодож байна. Энэ бол нэг нэргүүсаад буйгүй бэрхшээлтэй холбоотой байна. 110 жилдээ хийсэн энэ бол Навааяндын сан болоод энэ албат байгууллагуудын том санаачд орсон. Ер нь ямар нэгэн эдэмшлийн хурал хийнэ гэдэг бол тэр хүнийг олон талаас нь харуулах ач холбогдолтой. Өмнө нь биднээс мэрсэр хүмүүс одоо намайг дурдж байна, Баатарыг дурдж байна. Хэд хэдэн хүмүүс бол Навааяндын судалд ямар нэг хэмжээгээр өөрийнхөө хэмжээгээр судалж ирсэн. Энэ бол одоо тэр бүрэн гүйцэд биш юм. Дутуу дойлом одоо цаашаа явах хэвээр түрүүний хүмүүс хэлж байгаагаар манай оюун дээр хэлж байгаа. Энэ бол одоо энэ Навааяндын судлыг бол шинээр эхлүүл биш. Дахин нэх юмаа гэж. Энэ хүнтэй бол нэгэн цагт бол ямар ч байсан хамт байж түрүү Сэлгуун хэлдгээрүүд насаг дөржин ойнуудад хамт орцож явлаа. Тэгэхээр сурвалжуулж байсан яол биднээс. За тэр хүний шүлгээ уншин сонсч явлаа. Уулз төлөвлөлтөнд орж байлаа. Араажуугийн өргөн нэвтрүүлэлт оруулж хайсанд өөрийнх нь дуу хоолой элдвүүдэнд бичиж авч байлаа. Өөрийнх нь татвар хийж өссөн тиймэрхүү хүмүүсийн хувьд бол бас өөрийгөө хамаатуулж бодож байгаа юм. Тэгээ хожим сүйдэхэд одоо Навааян дугаан гэргийн ламсрагчийн маш их идэвх зүгцгээ санаачлагаар бол энэ хүний тухай нэг намтар зохиолын ном бичих гэсэн. Тэр их том ном биш жижигтэр ном. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол болгосон ном байгаа. Энэ хүний одоо гаргая гэж бодсон байгаа. Бичсэн. Тэрний гол материалыг бол манай ламсрагчид бүгдийг гаргаж бэлдсэн байсан шүү. Тэр үеийн ямар хүмүүстэй уулзах уу? Яг надад ярихаас өмнө бүр янз бүрийн нарийн хүмүүстэй уулзсан. Тэр зарим бурхны оронд явсан хүмүүсийн дуртгалуудыг авчирсан тийм байсан юм аа. Ингээд яасан байгаа. Энэ хүний за дуу хөгжимд ойрхон байсан юм уу хүн болгон мэдэж байгаа да. Ер нь бол одоо гэрийн боловсролтой гэж манай дагваахан тэрэл гэрийн боловсролтой. Гэрийн боловсрол гэдэг бол юу заах юм бэ? Тэнд бол хүний амьдрал яаж хүмүүжих вэ? Дуу хөгжим, яруу найраг одоо бүх тийм ухаанууд зааж өгсөн байгаа. Энэгээр бол дуу хөгжимд мэрэгч ирсэн харвагда. Тэгээд бол дараа нь бол тэр одоо хүрээний анхны баг дунд сургуулийг дүүргэсэн байна. Энэ нь бол их гайхамшигтай хэрэг. Тэр нь бол одоо боловсролыг бол одоо өв төгш авах, хүмүүжил авах тийм байх. Ингээд бол одоо өөрийг нь дунд сургуулийн сурагч байхад нь тохиолдсон явдал байгаа. Энэ бол одоо ярина. Кондратовго зөвлөлтийн эрдэмтэн хөгжим судлаач хүн бол Монгол орноор ардын дуу хөгжим судалж явсан. Энэ үед бол тэр хүн бол Кондратов дуурж байгаа төвдөн бор толгой нарын олон дуучтай. Тэгээд өвөр Монгол захар үзэмжний газруудаа явж ирсэн. Тэгээд Иштерж багштай нь бол уулзсан байдаг. Иштерж багш нь тэгээ Навааянд дугааг Кондратовтой уулзсан байдаг байхгүй. Тэгэд бол дунд сургууль ахлангийн хүн байсан. Иштерж багштай уулзсан тухай энэ Кондратовын дурсамж ном дээр бол 1970 онд төлөвлөсөн хөгжим судлалын ном байгаа. Энд бол их гайхамшигтай ярианд ярьсан байдаг. Тэрнийг өөрийнх нь Навааяндаа ахаад тэр юу гэж ярьсан гэдэг тухайд харьцуулж ярмаар санагдаж байна. За Кондратов бичгтээ бол 1926 онд намайг
анх танилцахад Наваа юунд дөнгөж дунд сургуулаа төгсөж байв. Миний мэдэх дуулах хэлбэрийг би үзээд аль болохоор тэмдэглэн авъя гэж шийдсэн. Энэ залуугийн гайхамшиг сонор, үл мартах хатуу ой, бат сахилга, он сурлагчны зан айл надад түүнтэй ажиллахад тун хэлбэр тааламжтай байж үлээ. Наваа юунд дуунд үлэмж авьяастай бөгөөд бараг хичээнгүү гэж хэлж болохоор боловч нас залуугийн харгаагаар их дуучин намбыг хараахан олж авч чадаагүй байв. Түүний дуунуудаас утга учир тодорхой, хувирах нь бага. Энэ одоо панграфаар харуулснаар хэлж байна л да. Тийм учраас үл итгэх сэтгэл төрүүлдэггүй байсан. Наваа юндингээс би 1927 оны 1-2 дугаар сард тэр үеийн 63 дууг бичиж авлаа гэж контрактыг тэмдэглэсэн байна. Тэгээд тийм олон хүнээс дуу авсан байгаа. Контракт бол тэр олон хүнээс дуу авсан тухай хүмүүсийн ярьснаар бол за Максим урчин дуурж явсан 8 дуу. Бор толгойг маршлын агуу байсан шүү дээ. Бор толгоос 2 дуу, Намд оржоос 2, Цэнцүрэнгээс 2, Хорбураадын Бадамжив, Сонгоод бүрээдийн Долгор нараас тус бүр 2 дуу, Халахын Төвдөн, Хорбураадын Намсрааж, Өвөр Монголын Эрхэн баяр, Цахар Лавжуу нараас тус 1 дуу тэмдэглэл авсан гэсэн би. За Орос зөвлөлтийн хөгжим судлаач энэ эрхэмтэй хэрхэн уудсан тухайга Наваа юундан авгаа хожим соёл эрдэнэмийн эрхэм Монгол хэлний яруу донголыг гайхуулсан хуучин өв заншлаа тодорхой гаргасан баримт дуун сайхны тууждаа хэлсэн би. Нэг өдөр ий багш гэдэг стелж багш хэлж байгаа. Ий багш дуудваа гэж хүүхэд хэллээ. Чингээ захирлын өрөөнд ороход ширвээ хүрэн сахалтай нэг өндөр орсон тамхи зун сууж байсан. Энэ хүн бол зөвлөлт холбоотой улсаас ирсэн дуу хөгжим судлаач Эрдэмтэн Кондратов Бөлгөө. Монголын дуу хөгжмийг судлахаар ирсэн. Кондратов түүнийг ажиглан хараад ий багшаар нь хэдмэжрүүлэн чи хэдэн дуу мэдэх вэ гэж асуусан. Тэгэхээр хамтвэ доктор Наваа дуу ингээд дарсан байна. Би олон дуу мэднэ, марг 70-80 дуу мэдэх байх гэж хариуллаа. Чи Монголын бүх дууг мэдэх үү? Чиний үл мэдэх дуу хаана цаан чинь юу байна уу гэхэд би Монголын бүх дууг мэднэ. Миний мэдхгүй Монгол дуу гэж байхгүй гэхэд ий багш нь за хаанаас та гэж дуу адан чи мэдхгүй чиний мэдхгүй дуу байлгүй яах вэ гэж Эрдэмтэнтэй орсоор ярьж өрөө гэж бичсэн бэ. Ингэж хөгжилтэй таньсан Кондратов Наваа юундан 2 сарын туршид урт багийн дуу дуулуулах нотын програм бичүүлж зарчмыг өөртөө тогтоож сонсож байсан. Хөгжим судлаач Монгол ардын хөгжим дууны тухай их өвөөсөө хэд хэдэн ном гаргасан бөгөөд энэ тухай бол Наваа юундан нарын дуусан олон дууны хайс бичлэг хойчууд хадгалж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Энэ дуунууд хайсан дээр байгаа архивд. Байгаанууд тэгээд энийг бол навшуус судлах хүн гарах байхаа. Ер нь Наваа юундын дуулахын хавьяасыг зөвлөлтийн эрдэмтэн Кондратов анхлан нээж хөгжмийн судалд оруулснаас хойш түүнийг сайн дуучин гэх зар дайрт гарсан. Дөнгөж эр цэйлэх наснаас Монголын хуучин зан суртахуун дуу хөгжим яруу найс шимтсэн Наваа юунд нардаа хүмүүх цэнгэлт хүрээлэнд дуу зааж найр дунд дууж байсан би. Наваа юундын судлыг Монголын утга соёлд хүчтэй оруулж ирсэн доктор Баатар шинжлэх ухааны хүрээлэнгийн хэлцгөөлийн хүрээлэнгээс эрхэлдэг 20 дугаар зууны Монгол зохиолчид цувралын 50-д оруулсан Насан очийн Наваа юундын намтар бүтээл номдоо бол Наваа юундын 1933-аас 34 оны төв театр жүжигчин байсан гэсэн тэмдэг бичсэн би. Наваа юунд бол өөрөө гараар 73 оны 2 сар гараар бичсэн өөрийн 3 үеийн түүхтэй бол энэ жүжигчний ажиллаж байсан тухай бичээгүй гэдэг. Яагаад бичээгүй мэдгүй зарим алсан тийм байдаг. Тэгээд биднээс энэ жүжигчний ажиллаж байсан театрын түүх архив болоод бас архиваас олох гэж хичээсэн. Тэгээд манайд олж чадсангүй байна. Уг нь энэ түүхэнд нөгөө өөрийнх нь сурвалжтай үндэс болгож авч байгаа шүү. Наваа юунд нацагдорж намдаг нар учиртай 3 толгой анхлан хийж байсан үед бол тэр үед бол жүжигчин байсан. Жүжигчин дуучин байсан. За Наваа юунд цөөн биш бичвэр дотор бол тэр тухайга өгүүлсэн би. Би нацагдоржийн учиртай 3 толгой юунд нацагдорж дуу дуулж байсан гэж. За Наваа юунд энэ бичвэр дотроос 1000 биш Ахмад сэтгүүлч Навчан бүжүүн 34 онд учиртай 3 толгой дуулж жүжигийг тавихад Наваа юундын өдрөд анх тоглосон. Дөрөвд нутгийн дэвээ бол
наслмаа тоглосон гэсэн юм бичсэн байгаа. За мөн юм бичсэн. Мөн тэгээд энэ түүх судалгаанд бол анхны юунд бол цагааны цэгмэд анхны наслмаад бол хамтсан тоглосон гэд нэрлэгдсэн байгаа. За мөн үзэг сайхан гэдэг хүн учиртай 3 дахь анх тайхад юндынгийн дүрд Наваа юндан наслмагийн дүрд дэвэ нар тоглосон гэсэн ийм бичлэгүүд байгаад байна. Тийм учраас хүмүүс одоо сая үхээс хүмүүс чинь зарим нь анхны юндан гэж шууд нотолж байна. Энэ бол шууд нотлох нь өнөөдөр бол араа эртэцсэн ажил байх гэж бодож байна. Ер нь бол энэ анхны юндан наслмаа болох тохиолдлууд нь нэлээд тийм маргаантай зөрөөтэй юм байгаа. Анхан тоглосон нь намдугай дурсамж бол энд байгаа. За одоо намдугай дурсамж руу оръё. Тэгэхээр Наваа юндан гойг бол тэнд яг дурдаг байдаг ах учиртай 3 толгой дөөрийн хувьд нь уулж үжийн хувьд нь. За Наваа юндан зөвлөлтийн мэргэжлийн театрын найруулагч Ефремовтой уулзахад тэрээр театрын ажлын тухай ярьж байгаа намайг театрт орж ажил гэлээ гэж хэлсэн. Чингэж би театр жүжигчнээ орлоо. Надад жүжигчин болох сайхан санагдж байлаа. Гэвч миний багш эцэж болон миний талын бүх хүмүүсүүд намайг эрдмийн ажил хийв штэ гэж хэлж байсан. Энэ бүүмэд намайг театрт орвогч соёлын өдөрт нөхөд сайшааж байваа гэж Наваа юндан бичсэн байгаа. Наваа юндан бол театрт ажиллаж 34 онд намдаг нацаг дөрж нарын учиртай 3 толгой тавьж явах үед бол нацаг дөрж Наваа юндан олон ардын дуунууд дуулж байсан юм байгаа. За учиртай 3 гэсэн мөртөө өөрөө бол ямар нэгэн юм дээр яриа хөрөөнд бол намтар зохиол бус юм дээр бол би учиртай 3 толгой юунд дуулж байсан гэсэн тийм бичсэн байхгүй байгаа. За тэр үед мөн 33 оноос хойш Бөмбөр ногоон театрт ажиллаад 80 2000-аад он хүртэл амьдсан гавьяа жүжигчин Базар Аргичаа гэж шантчин хүн байсан. Тэрний нэг дурсамж байна. Тэр хүн бол Улсын төв театрт амьдралдаа хавьсан Наваа юндан ардын хөгжим аялгаунд юндынгийн дүр дуулж намтай наргагүй алхаж байгааг нь харахад халахын сайхан юндангөө ийм сайхан хүн байсан байхтай гэж боддог. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц өнгөтэй дангаар алхаатай даан сайхан юндан болж байсан. Тэр үед 10 хэдхэнтэй хөгжимчин охин надад миний сэтгэлд хоногшин үдлээ гэж. Театр төдийл хөгжим бичиж чадаагүй үед бол юндынгийн дүрийг бүтээнэгдэг амаргүй ажил байсан мэдээжээ. Наваа юндынгийн бүтээсэн юндынгийн дүрийг үзэгчид маш халуун дотоо хүлээн авч түүний намд төрх дуулах уран чадвар хоолойны сайхныг багтан хуучилдаг сан. Тэр үед наслмаа дэчин хорломоо дэвэ балганд чадан банаар тоглож байлаа гэж дуурсан байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн дурсамжуудад нэг юм зөрөөд үүд яахгүй. Юунд тоглосон улсууд анхных нь ус зөрдөг. Наслмаа тоглосон улс зөрдөг юм. Тэгэхээр энд бол их олон зөрөөтэй юм гарна л да. Тэгээ анхных нь бол намдугай өөрөө хэлээд өгсөн байгаа. Цагаан цэгмүүд хандсан хоёр тоглосон гэж. Нэг өөр нэг материал сурвалж дээр бол Ичин орлогоо тэр үед бас адилхан сайн дуучин байсан. Ардын жүжигчин Ичин орлогоо юунд тоглосон гэж. Энэ өмнөх ярьсан юм дотор дэвэг наслмаа тоглосон гэж яриад байна. Дэвэг бол хорломоод голдуу тоглож байсан. Энэ наслмаа тоглосон баг байдгүй байхгүй юу. За нэг ийм их юм байна. За их жүжигчин цагааны цэгмүүдийг юунд тоглох үед наслмаа болж байсан хамт сүрэн гой дуусанд бас байна. Тэр үед намайг насаг дөржөөс анхны нооргоо тэр үед намдаг маань насаг дөржөөс анхны нооргоо амгц шууд жүжигчтэй дүрээ хуурсан юм аа. Надад наслмаагийн дүрийг цагааны цэгмүүд юндгийн дүрийг сонсоод за та хоёр минь хичээж л байгаарай. Гол нь жирийн дуулж байгаа биш шүү. Тодорхой дүр бүтээнэд ямагт дуудаж байгаарай гэж хамтсангуу өөр хэлсэн байна. Тэгээд ер нь эргээд батхад бол энэ удаад бол бид өнөөдөр Наваа юндан анхны юндан байсан уу, тоосон үгүй юу гэдэг тухай бид ярих нь арай өөр юм. Түрүү ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг анхных байсан одоо нэлээд олон ном сонин дээр бол анхны юндан байсан гэдээ бичсэн байна. Тэгэхээр тэр нь сурвалж дээр нэлээд дутаад байгаа байхгүй юу? Өөрөө ч ямар нэгэн намтар зохиод намтар өөрийнхөө бичсэн дурсамжинд юнданд дуусан гэж ирсэн бичиг байгаа. Юнданд дууснууд ойлгомжтой гэж бодож байгаа. Гэхдээ бол бодоход тэр Базар Аргичаа бол бус хүмүүсийн дуусан тэрнийг сүрээгээд нахвал зохиож ирсэн. Тэр бол харс тамтын хатан дол дуусан тухай бичсэн байдгийг. Юунданд бол дуусны үг гэхэлэр
тэр нацаг дөржийн дурсамж ярианаас тухай нацаг дөржүүд дан дуулуулж байсан ба шүү дээ. Ардын дунд дуулуулж байсан. Тэр үед учиртайгаар тавьсан намдагаатай нэр. Тэгэхээр юунд нь дуусна ойлгомжтой болох гэдэг байна. Гэхдээ тэр чинь олон хүмүүс дахин сургууль хийж олон хүмүүс ээлж байгаач өнөөдөр цагааны цэнгүүд нүдэнд дуулахад маргааш наваа дуут дууссан байх жишээтэй. Энэ нь тухай баримт тодоохонд бүр алгаа. Тэгэхээр нөгөө нав чамд үзээ сайханд бичсэн хүмүүсийн нэг бол шууд одоо энэ мөн энэ бишээ гэж хэлэх нь бол бас араа эрт ажил юм аа. Харин бол ши авишин харс тамтан хатан толгой айлгуу жүжиг харс тамтанд бол наваа дуут тоглосон байгаа. Энийг бол өөрөө ч бичсэн би. За ши авишин жүжиг бол учиртай гурван толгойн дараахан гарсан айлгуу жүжиг. Ерөнхийдөө зохиосон шилийн дарж гарсан гэсэн хэрэг. Тэгэхээр энэ жүжигийг бол аюушиг намдугаа бичихтэй бол ши аюушд өөрөө зохиод айхдаг бичихгүй шүлгээ нэг тэгсэж бичээд өөрөө шууд тайзан дээр өрөлт хийждэг байсан гэж бичсэн байгаа. Тэгээ ийм маягаар гарсан. Гэхдээ энэ гол юмыг бол манай наваа юмтэн бол бүгдийг нугалж хийсэн шүү. Гол юм нь дуулах, хөгжимдөх, найруулах, тэр өрөлт хийх юм хийсэн гэж намдгаа өөрийнхөө шинэ Монголын шинэ театрыг номдод бичсэн байгаа байхгүй. Тэр бас сонирхолтой. За ингээд 1935 онд за ингэж тоглосон байна. Энэ тоглосон тухай бол мэдээж одоо шинэ үеийн театрын төвөнд бол наваа юмдгаа харс тамтан хатанд одоо харс тамтан тоглосон тухайд байгаа. Наваа юмдын тэр юндын дүр тоглосон тухайд байхгүй. За 1935 онд Ардын цэнгэлт хүрээлэн төв театраас эхлэн Монголын үндэсний урт баг нь 98 дууны нот тэмэх хоолой хөгийн тэмдэглэл бичигт анх удаа оруулахад наваа юмдан оролцож 40 унц тэмэх дууг нотлууд нь бичүүлж байсан байна. Энэ бол 35 онд гарсан одоо Монголын анхны урт багийн дуунууд байгаа. Тэр үед бол Тусган бэлэг дуу чинь Берлин Бичнэхоо гэдэг хөгжим судлаач наваа юм зуга бус хүмүүс дуурж байгаа оролцож гаргасан байдаг. Монгол үчээр гарсан байгаа хөх өнгөтэй тийм ном бай. За үүний тухайд бол тэр үед тэр дуу хөгжим судлахад оролцож байсан зөвлөлтийн мэргэжсэн судлаач Берлин Бичнэхоо өмнөх хүндээ бичсэн. Өмнөх хүндээ бичихтэй бол энэ ардын дууга өргөн оруулахад хүчин зүтгэж Монголын нэрт дуучин дугаржив, лувсан гомпол, төдөө, дорждаг нарын зэрэг олон сор болсон дуучтай нийлэн дуу хөгжимд дуулж бөмбөр наваан театрт дуучин болж учиртай гурван толгой харс тамтан хатан долгор аюулгүй жүжиглэн авиасаа гайхуулсан шин цагийн нэрт дуучин явсан гэж. Энэ тухайд бол тэр өмнөх нэг юм орчиж тэр Берлин Бичнэхоо яасан яг уу нэг юм орчихлоо. Тэр театрт дуучин байхдаа бол яасан гэхлээр тий нэг юм мартчлаа энэ нэг юм хэлчих байсан мартчих шин тий. За яах вэ? Тий. Нэг яг тэмдэглэлийг орчиж. За ер нь ингээд анхны дуу хоорыг үүсгэж байсан байна. Дуучин байсан байх нэ. Түүнээс гадна наваа юмд нэг огт тэмдэглэдэг юм байгаа. Энийг зориуд тэмдэглэж хэлэхэд одоо энэ түүхчид байж гэн эдэнтэд байж шүү. Наваа юмдын гол Монголын энэ тэргүүний дууц зураг гэж байгаа. Одоо Монголын хүү гэж кино байна шүү дээ. 1936 онд гарсан. Монгол хүү киног Монголын хүү юм байгаа шүү дээ. Монголын хүү биш. Монгол хүү биш. Энэ киног бол анхны найруулагч нь ажилласан. Өөрийнх нь тэр кинон титр дээр байгаа та хараарай. Энэ бол их гайхуу шүү дээ. Харуулж тийм биш үү. Дэндүү навааны үндэндээр найруулагчаар ажиллаж мэрэгэн гомбожуу хян зөвлөсөн гэсэн титр монголоор бичээстэй байж байгаа. Тийм их өргөн хүрээгээр одоо оролцож хийж байсан байна. За нэг юмрхүү байна. За баярлалаа. За нэг юм хэлчихнэ. Одоо бол араа болоогүй. Уучлаарай бих бат сайда. Энд бол наваа юм дугааг ярихаас гадна энэ хүн дурдууштай төрөө цайлт урдлаа. Түүний гэргээ манай ламсрыгч ламсрыгч бол гайхамшигтай хүн байсан. Энэ хүний хичээл зүтгэл байгааг бол одоо ямар нэг хэмжээд орчин үеийн Монголын их зохиолт наваа юм дугаан ямар судлалын энэ хүртэл эхлэж хөдөлж чадаагүй байх ёстой боддог. Наваа юм дугаан нас барснаас дараах нь ер нь энэ ажлыг хийсэн байхгүй ламсрыгч бол
ламсрэгчүүд бүх юмыг судалсан, сурвалжилсан, цуглуулсан. Тэгээд тэрнтэй холбоотой бүх хүмүүстэй уулзаж их олон хүмүүсээр ном бичүүлэе гэж ярьж байсан. Олон дурсамжууд авсан тийм их гавьяатай хүн байна. Тэгээд тэр утгаараа энэ хүртлүүд хөгжүүлжээ гэж бодож байна. Тэгээд энэ намын судлалын одоо сангаавал манай үр хөвгүүд нь очим сайхан хөгжүүлж авч явж байна. Ийм байна. Тэгээд ламсрэгчтэй болоод ламсрэгчүүд гайхамшигтай эмэгтэй байсан юм шүү. Энэ хүний Монголын шинэ үеийн уран зохиол судалгаанд оруулахад бол тэр хүн өөрөө судлаач биш байл гэргийн байсан байлаа ч гэсэн гайхамшигтай үйл ажиллагаа сэтгэл гаргасан хүн байгаа. Тэр ар гэрийнхэн бүгд л тийм байх хэвээр тийм байж гэнэ үгүй бас мэдэхгүй. За. За баярлалаа. Таны оролцож бичсэн тэр ном их сайхан маш ер нь бол гайхамшигтай сайхан ном шүү гэж хэлье.